Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээлгийн хугацааг багасгах, зорчигч дүүргэлтийг жиг төвөрлөх ажлын хүрээнд Эм1 5 шар офицеруудын ордон чиглэлийг дундын зогсоолуудаас их авах ажлыг хэрэгжүүлсэн. Дундын зогсоолуудаас их авах гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр 5 шар болон офицеруудын ордноос бүх автобуснууд өглөө хөдөлдөг байсан бол одоо дайран өнгөрөх зогсоолуудаас автобус нь хөдөлнө гэсэн үг. Жишээ нь 3 дугаар эмнэлэг дээр зогсож байгаа иргэн заавал 5 шараас ирж байгаа автобусыг хүлээхгүйгээр тухайн зогсоолоос хөдөлж байгаа автобусанд суугаад зорчих боломжтой болсон. Энэ ажил маань үр дүнтэй байсан учраас Эм-ийн 5 чиглэлийг 26 оны 6 сарын 15-ны өдрөөс эхлээд дундын зогсоолуудаас их ахуулж эхэлсэн. Эм чиглэл гэдэг нь болохоор Улаанбаатар хотын гол гудамж автозамуудаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн магистраль шугам буюу зорчигч урсгалын 40 орчим хувийг эзэлдэг гол үндсэн чиглэлүүд байгаа юм аа. Өөр дөв нь болохоор нэг 5 шар Эм1 чиглэл чинь бүх автобусанд 5 шар дээрээсээ 6 20-оор хөдөлдөг байсан. Тэгэхээр чинь хамгийн ихж гарч байгаа автобусууд нь ерөөсөө ачаадаад ийлэхгүй. Сайндаа бараг Сапоро сам гээд буудууд нь бараг хаягддаг байсан шүү дээ. Ерөөсөө ихж гарч байгаа автобусууд нь ачаад ийлэхгүй, хүнээд ийлэхгүй. 10 дугаар ороод 3 дугаар эмнэлгийн хүнээч суудах ямарч боломжгүй байсан. Энэ бүх хуудаас зэрэг автобусууд хөдөлгөөр яаж юм бэ гэхээр өглөө тэр нэг яг тэр оргид ачаадын цагаар үүсдэг ачаад бол хамаагүй бага болсон. Автобуснууд ч одоо ихээ авах гээд одоо 5 шарын буудал дээр ч одоо маш их цуваа үүсгээд төгжрөл үүсгээд зогсдогсэн тэр ч ер нь хамаагүй багассан байсан. Бууд болгон дээрээс тараа авчиж байгаа болохоор ер нь илүү хүртээмжтэй болж байгаа. Өглөө тэгээд ихт ажтай явхад ихт гараад ирээд автобуснууд ингээд нэг араас ингээд гараа ивчингууд нэг хүмүүс байна. Ер нь санаа сэтгэл ер нь их өндөр болсон. Цаашид бүх чиглэлүүдээр дундын зогсоолуудаас их авах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд энэ нь динамик байдлаар цагийн үеийг төлөвлөх эхлэл юм аа.